Сайн байцгаана уу? Та бүхэндээ үнэлгээний даалгавар боловсруулах арга зүй сэдвт төрөлцсөн сургалтын танилцуулгыг хүрэхэд бэлэн боллоо. Энэхүү сургалтыг нийслэлийн ерөнхий боловсролын 52 дугаар сургуулийн багш Тунгалаг, Хишиг Баяр, Буян Хишиг нар хамтран боловсруулж та бүхэнд хүргэж байна. Энэхүү сургалтаараа та бүхэн нийт 24 цагийн 3 модуль хичээлийг судлах бөгөөд модуль тус бүр 8 цагаар төлөвлөгдсөн байгаа. Эхний модуль сургалтаар та бүхэн Bloom таксоном болон оюуны чадамж, зорилгыг хэрхэн смартаар тодорхойлох болон бусад төрлийн үнэлгээний даалгавруудыг талаарх ерөнхий ойлголтыг авна. Харин 2 дахь модулаар эдгээр авсан ерөнхий ойлголтуудаа баттган хэрэглээнд хэрхэн хэрэглэх вэ гэдэг талаарх дасгал даалгавруудыг гүйцэтгэх бол 3 дахь модулийн хувьд бид нар өөрсдийнхөө нэг ч хичээлийн хувьд тухайн эзэмсэн мэдлэгээ чадвар болгон даалгавар боловсруулан бидэн рүү илгээн үнэлгээгээ авах байгаа. Энэхүү сургалтаар яагаад энэ сэдвийг сонгож авах болсон бэ гэхээр бүгдээрээ энэ шилэн доторх гүзээлзэгнүүдийг харж байна. Тэгэхээр энэ компотонд орсон гүзээлзэгнүүд маань өөрсдөө том, жижиг, янз бүрийн хэлбэр хэмжээтэйгээр байгаа. Тэгвэл бидний ангид суралцж байгаа хүүхдүүд маань яг л ийм гэсэн үг. Тэдний оюуны чадамж нь өөр, суралцах үйл байрал нь өөр, бүхэл зүйл нь өөр хүүхдүүд байгаа. Үүнийг бид нар маш сайн мэддэг. Бид нар мэддэг хэрнээ хүүхдүүдээ яг энэ набор доторх шиг ижил хэмжээтэй, ижил хүлээж авах чадвартай, ижилхэн суралцах үеийн чадамжтай гэж үзэн сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж байгаа нь өнөөдөр хүүхдүүдээс үнэлгээ буруу явагдаж байна гэдэг шүүмжлэлийг хүлээж авахд хүрсэн баг. Тэгэхээр үнэлгээний дасгал даалгаврыг боловсруулахын тулд хэдүүлээ оюуны чадамж нь ямарын, тэгээд дээрэс нь хүүхдүүдийн маань хүлээж авах хүлээлт маань хэр зэрэг вэ гэдгийг хослуулан дасгал даалгавраа боловсруулж эхэлснээрээ бид нар Bloom таксономын хэрэглэх, үнэлэх, бүтээх төвшний буюу дээд төвшний даалгавруудыг боловсруулан түүн дээр ажиллах чадамжтай хүүхдүүдийг бий болгох ийм үндсэн суурь болох юм аа. Ийм үндслээр энэхүү сургалтаа та бүхэнд хүргэж байна. Ингээд та бүхэнд төрөлцсөн сургалтынхаа цагчилсан төлөвлөлтийг хэлж өгье. За эхнийх дээр нь бүгдээрээ бүхэл Bloom-ийн төвшин болон оюуны чадамжийг таних, смарт зорилго тодорхойлох гэсэн эдгээр аргуудыг бид нар 8 цаг судлана. За дараагийнх дээр нь үүнийг даалгавар боловсруулах арга зүйг хэрэглээнд хэрэглэхийг 8 цаг, ингээд бодит амьдрал дээр хэрэглэх өөрийн хичээл загварчлал хийхийг 8 цагийн дасгал даалгаврыг гүйцэтгэн үнэлгээгээ авах учиртай. Энэ сургалтын зорилго маань өөрөө багш нарт 21-р зууны үнэлгээний онол арга зүйг хэрэглээний төвшөнд эзэмшүүлж суралцагчийн ахиц хэрэгцээнд суурилсан үр дүнтэй үнэлгээг төлөвлөн хэрэгжүүлэх чадвар төлөвшүүлнэ гэдэг маань өөрөө смарт зорилго болж чадж байгаа. Та хэд маань өөрсдөө смарт зорилго гэдэг хичээлийнхаа үзсний дараа энэхүү зорилгоо эргүүлэн задлан нэг үзээрэй. Тэгвэл эдгээр зорилгуудад бид хүрэх 5 үндсэн зорилтыг дэвшүүлсэн байгаа. Нэгдүгээрт нь ойлголтоо баттгах нь. За түүнийхээ дараагаар бид нар ур чадвартаа суралцсан. Ур чадвартаа суралцсны дараа үр дүнгийн болон эцсийн үнэлгээг боловсруулахад ямар үнэлгээний даалгавар нь илүү үр дүнтэй вэ гэдэг дээр задлан шинжилгээ хийн. Ингээд бид нар үнэлгээний явцад цугласан шинжилгээ мэдээлэлээр тулгуурлаад сургалтыг сайжруулах арга барил сурна. За үүний эцэст нь өөрийн үнэлгээ, хамтын үнэлгээний арга хэлбэрүүдийг сургалтад нэвтрүүлэх чадамжийг хөгжүүлнэ гэсэн эдгээр зорилтуудыг дэвшүүллээ. Энэ сургалт маань бид нар ерөнхийдөө даалгавар суурилсан арга зүй, хэлцүүлэг өрнүүлэх, эргэцүүлэл бичих, видео бичлэг гэсэн арга зүйдээр суурилсан байгаа. За хэрэглэгдэхүүн маань бид сургалтанд эдгээр хэрэглэгдэхүүнийг хэрэглэн сургалтын материалаа боловсруулж, сургалтаа зохион байгуулж, тэгээд та бүхний дасгал даалгаврыг хүлээн авч үнэлгээ хийхэд бэлтлээ. Түүнээс гадна дасгал даалгавар гүйцэтгэх та бүхэн шаардлагатайгаар нэмж унших, өөрсдийнхөө мэдлэг мэдээллийг тодруулах, чадвараа ахиулах нэлээд хэдэн материалуудын жагсаалтыг өгсөн байгаа учраас та хэд шаардлагатай тохиолдолд эдгээр материалуудыг нэмж унших боломжтой. За сургалтандаа бид нар эдгээр материалуудаас мөн нэмэлтээр ашиглаж орууллаа. Сургалтын эцэст бид багш нарыгаа үнэлэх хэрэгтэй байгаа. Тэгэхээр үнэлгээг бид юугаар авах вэ гэхээр эргэцүүлэл бичих, бие даан дадлага ажлаа эрүүлэх, сорил тест бүглэх, хилцүүлэгт оролцох гэсэн 4 аргаар та бүхэнд үнэлгээг өгнө. Үүнээс гадна та бүхэн маань хамгийн сүүлд нь сэтгэл ханамжийн судалгааг бүглэх бөгөөд энэ ч бас үнэлгээний нэг хэлбэр болон орж байгаа. Ингээд та бүхний сурах их үйлсэд амжилт хүсье.